Play Academy-ийн сургалтууд дээр энэ жилийн зуны сургалтаас ахгүйла дараачихаа сургалтууд дээр бид нэр хэд хэдэн сурах арга барил, заах арга барил, хүний хөгжлийн сүүлийн үеийн гоё арга барилуудыг ашиглаж байгаа. Тэгээ эднийгэрийг ашиглаад өнөөдөр хүнд нийгэмд хэрэгтэй. Тэгээ тэр 10 жилээ төгсөөд дараачийн нийгмийн шатал буюу тэр их сургууль гэж зарим нэгэн сонгох бах, гадаад Монгол, тэгээ эсвэл зарим нэгэн шууд ажлын байр руу орох бах. Тэгвэл яаж тэр шаталтанд бэлтгэсэн бэлэн хүмүүсийг бэлтэх вэ гэдэг дээр бидний зүгээс аюу анхаарч байгаа. Тэгээ тэрийг бий болохын тулд бид өнөөдөр хүний амьдралын 100 үндсэн чадвар гэдэг зүйл мэдлэг чадвар дээр анзаарч байгаа. Энэ нь математик, физик, шинжлэх ухааны зүйлүүдээс гадна хандлага, үндсэн суурь мэдлгүүд, амьдралд хэрэгтэй non academic мэдлгүүд орж байгаа. Тэгээ тэрэн дотроо бид тэрнээс гадна манай нэг чухал арга чинь play based learning буюу хүний өнөөдөр байгалийн горин буюу тоглоомоор дамжуулж аливаа зүйлийг сурах арга. Энийг угаасаа гэр бүлийнхэн, найз нөхөд хоорондоо хийдэг. Хүүхдүүд угаасаа ингэж юм сурдаг. Хүүхдүүд ч биш, хүн гэдэг амтай ингэж юм сурдаг гэдгийг бид нар уулын бүгдээ мэднэ шүү дээ, тийм ээ. Тэгвэл тэр хамгийн батлагдсан тэр гормыг өнөөдөр гар утас технологи аль хэзээ нэвтрүүлж хүмүүсийг ийшээгээ донтуулаад байгаа бол бид нар яаж тэр play based learning аргуудыг ашиглаж хүнд хэрэгтэй тэр сургууль гэдэг зүйлийг бас яг тийм донцсон зугаатай нөхцөл болох вэ гэдэг дээр бид айгүйхан анхаарч байгаа. Дэлхийн шилдэг хөгжингүй орнуудын дотор Скандинавийн орнууд гэж үгтэй Норвеги, Исланд, Айсланд байна, Финлянд байна, эдгээр улсууд. Тэгээд доошоо жоохон Амстердам, Нидерланд хүртэл ороод ирж байгаа заримдаа. Эдгээр улсууд дотор сургууль 10 жилийн боловсролын системийг маш зоригтойгоор хүчтэйгээр тэд нар шинжилгээг хийж чадсан улсууд байдаг. Энэ шинжилэл дотор гарсан нэг үр дагавар нь юу вэ гэхээр 10 жилийн хүүхдүүд өнөөдөр хичээлд явахыг тесэн ядаж хүлээдэг тийм нөхцөлийг бүрдүүлж чадсан. Хүүхдүүд манай нийгэмд байгаа шиг өвчтэй цаг агарын асуудлаас болоод сургуулийг нэг өдөр алгасхыгаа тесэн ядаж хүлээдэг. Үгүй, тэдний хүсдэг зүйл нь сургуультай байхыг хүсдэг, ангидаа байхыг хүсдэг, шинэ юм сурахыг хүсдэг, зугаатай цагийг тэнд өнгөрүүлэхийг хүсдэг. Ийм систем, ийм нөхцөлийг тэд нар амжилттайгаар бүрдүүлж чадсан байна. Тэрийг бид нар өнөөдөр бүрдүүлж чадах уу гэдэг манай Play Academy зорилго байна. За тэгээд тэрэн дотроос би нэг жишээ арга барилыг манай хүүхдүүдтэй болон манай community-ийн сургууль маань зөвхөн хүүхдүүд биш. Хамтрагч нар, менторууд, community, туслахуй, зөвлөхүүд, тэгээ энэ даатгалын байгууллагууд гэх мэт ингээ нийлээд бидний хийх гэж оролдох ёстой зүйл чинь өнөөгийн яригадаад байгаа удаан амьдрал руу бодлоготой, удаан бүтээмж гэж нэрлэгдээд байгаа. Ер нь энэ тайван хандлагын тухай бид нар хоорно. Тэгээд тэрийг нэг хийж байгаа арга нь юу вэ гэхээр манай камп дээр ирсэн хүүхдүүдийн нэг бидний айгүй олон төрлөөр давтах зүйл нь юмд хариу өгөхдөө цаг хугацаа орон зайг бий болгож сурна. Ингэснээр хүн юу сурах юм гэхээр нөгөө бидний яриад байдаг өөрийгөө мэдрэх чадвар, одоо цаг энэ орчинд байх чадвар, өөрийгөө мэдрэх дотор бодлоо мэдэх чадвар, тэгээ хамгийн гол нь мэдрэмж, сэтгэл хөдлөлөө таних чадвар. Өөрөөр хэлбэл нөгөө бидний мэддэг Daniel Goleman яриад байдаг emotional intelligence. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах, захиран удирдах чадвар, мөн бусдын сэтгэл хөдлөлтэй хамтарч ажиллах чадварыг энэ чинээс сурна. Энийг хэлэх арга нь айгуу гоё. Манай камп дээр хэлэх арга нь ерөөсөө энэ байна. Би өөрөө очиод ямар нэгэн хүүхдүүдээс ямар нэгэн оролцогч нараас юм асуух үед тэд нар хариулахынхаа өмнө 2-3 тоолох хэрэгтэй. Би ч гэсэн адилхан. Айгүй энгийн юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ энийг дадал зуршил болгоод ирэнгүүт хүмүүс өөрсдөө тоолохоо болно. Хүмүүс зүгээр яарахаа болж эхэлнэ. Хүүхдүүд маань аливаа зүйл рүү яарч, юмыг батлах, эгогоороо ярих биш. Харин тунгаах, бодох, өөрийнхтэйгээ бодолтойгоо шалгаж үзэх, мэдрэмжтэйгээ шалгаж үзэх ийм боломжийг олгоно. Ингэснээрээ хүний харилцаа илүү үнэнч харилцаа болж хувирна. Илүү товч тодорхой харилцаа болж хувирна. Илүү
өөртөө болон харилцаж байгаа хүмүүстэй зугаатай эерэг харилцаа бий болгоно. Тэг бүр урт хугацаанд энэ юу болох юм гэхээр хүн өөрийгөө үнэнч байгаад ямар ч асуудлын шийдлийг эргээр олох тэр замнал руу хүмүүсийг оруулж өгөх ийм чадварыг сурах байгаад байгаа. Гэх мэтээр бид нар янз янзын сүүлийн үеийн гой батлагдсан ийм энгийн арга барилуудыг ашиглаж өнөөдөр юм сурах системийг энэ сургууль дээр бий болох гэж ажиллаж байгаа. Хүний хамгийн сайн мундаг нэг сурч чадах арга бол юм сурах арга сурах байдаг. Хэрвээ хүн өөрийнхөө сурах аргаа мастерлчих юм бол юу сурах нь сонирн биш. Өөрөө ямар ч зүйлийг сурч чаддаг болдог. Тэгээ энэний жишээг бид нар бүгдээрээ мэднэ. Өнөөдөр 6 настай хүүхэд Монголд зөвхөн YouTube ашиглаад англи хэлийг гадаадд сурсан юм шиг гоё ярьж чаддаг, мэдлэгтэй болсон жишээнүүдийг бид нар бүгдээрээ мэднэ. Энэний ард маш хүчрхэг бидний сургууль болгоны хүсэж байгаа горим тэмцээ аль хэзээ нэвтэрсэн байгаа. Бид нэр зүгээр тэрийг аваад тэрийг технологи, YouTube үзэж яах гэж загнахын оронд яаж энээс яг энэ горимыг ашиглаж хүүхдэд хэрэгтэй мэдлэг чадварыг тэр хүүхдэд өөрөө олдог тийм хандлагыг бий болох вэ гэдэг дээрс нь бид нар ашиглаж ажил сурах хэрэгтэй. За өнөөдөр би энэ GoPlay Academy дээр ашиглаж байгаа бидний бодож байгаа философи болон хандлагын тухай жоохон хуваалцлаа. Санал бодлоо бичээрэй. Тэгээд удахгүй Play Academy дээр бүгдээрээ уулзцгаая.